За бүгдээ хамтдаа өнөөдрийн чимээгүй цаг эхлүүлье. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв итгэл гэсэн сэдэв байна. За хамтдаа залбираад эхлэе. Эзэн минь бид өнөөдөр таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд ааваа та өөрийнхөө үгээр бидэнтэй яриач. Тэгээд үнэхээр өнөөдрийн үг үнэхээр намайг үнэхээр босгон байгуулж, урамшуулж, тайлбарлуулах болтугай залбирч байна. Амен. Итгэл гэж юуг хэлдэг вэ? Өрөө дүүрэн хүмүүсээс итгэл гэж юуг хэлдэг вэ гэж та асуух юм бол олон өөр хариултуудыг та авах болно. Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн маань баталгаа мөн. Итгэл бол бурханд таалагддаг зүйл. Бид харагдах зүйлсийн дагуу бус харин итгэлээр алхах ёстой. Бид өөрсдийгөө итгэлийн бамбайгаар хамгаалдаг гэх мэт хариултууд та авах болно. Эдгээр нь бүгд зөв, бүгд үнэн хэдий ч итгэл гэж юу болохыг тодорхойлох нь үнэхээр чухал. Ингэхгүй бол бидэнд итгэл байгаа эсхээ бид хэрхэн мэдэх вэ? Матай 9-р бүлэгт эдгээгдэхээр Есүс дээр ирж буй хоёр сохор хүний түүх гардаг. Есүс тэднээс намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу гэж асуув. Тэд баттай хариулт өгөхөд нь итгэлийн чинь дагуу болог гэж хэлээд тэднийг эдгээсэн. Иохан 20-р бүлэгт дахин амьсныхаа дараа Есүс шав нартаа үзэгдэх үед Томас тэнд байгаагүй. Нүдэнд үзэгдэх нотлохоогүйгээр Есүс тэдэнтэй хамт байсанд итгэхээс Томас татгалзжээ. 8 өдрийн дараа Есүс шав нартаа дахин үзэгдэхдээ Томаст хандан "Итгэлгүй бус, харин итгэлтэй бай" гэж хэлсэн. Шинэ гэрээнд Есүс итгэл олох, итгэлтэй бай гэсэн үгсийг ээлжлэн ашигласан байдаг. Тиймээс итгэлтэй зүйлсийг чинь итгэл гэж хэлнэ гэж энгийнээр тодорхойлж болно. Есүсийг эзнээ бас аврагчаа гэдэгт итгэдэг тэр итгэлийн адилаар түүний үгэн дэх амлалт бүрт бид мөн итгэж болно. Өчүүхэн төдий итгэлтэй байх юм бол тэдний хувьд боломжгүй зүйл гэж огт байхгүй гэж Есүс шав нартаа хэлсэн. Энэ ч бидний хувьд бас үнэн юм аа. Хамгийн том шуурган дунд амар тайван бий гэдэгт бид итгэж болно. Бидэнтэй нүүр тулах ямар ч зүйлээс бидний бурхан бол агуу гэдэгт бид итгэж болно. Христээр бид юуг ч хийх боломжтой гэдэгтээ бид итгэж болно. За үргэлжлүүлээд Матай 9:27-оос. Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн "Давидын хүү минь биднийгээ өшөөгөөч" гэж хашгиран түүнийг дагжээ. Айлд орсныхын дараа сохрууд түүн дээр ирэхэд Есүс тэдэнд "Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу" гэж асуув. Тэд "Тийм ээ эзэн" гэлээ. Тэгээд Есүс нүдэнд нь хүрч итгэлийн чинь дагуу болог гэсэнд тэр хоёр итгэрчээ гэж байна. За үргэлжлүүлээд Матай 17:20-оос. Есүс тэдэнд "Та нарын итгэл өчүүхнийх, үнэнээр би танарт хэлье. Гичний үр төдийхөн итгэл та нарт байвал энэ ууланд эндээс тийшээ нүү гэж хэлбэл тэр нь нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж үгүй болно" гэсэн байна. Амен. Тэгээд Бурханы үг та бүхэнтэй үргэлжлүүлэн ярих болтугай. Тэгээд Бурхан ивэг